За, Өрийн дэнгэр подкастын сонсогчдоо. Ташууруулаач та бүхэнтэй мэдчилж байна. За, өнөөдрийн дугаараар бид нэр жирэмсэн ээжийн хувцаслалтын талаар ярих болно. За, ирчүүд минь ээ, аауд минь ээ, мэдээд аваарай. Их нэртэй авч өгөөрэй гэдэг ч юм уу. Их нэртэй анхааруулж хэлээрэй. За, гэхдээ энэ жирэмсэн эхийн хувцаслалтын талаар ярих гэдэг нь орчин үеийн загвар гооцон тухай бол биш ээ. Харин хэвлэдэх үрээ тийм үү? Махан бие болон сүнсэн биеийн төвшөнд хэрхэн хамгаалах дээдс өвгдийн маань өвлүүлж үлдээсэн нууцлаг домын тухай нэг сонирхолтой сэдв байна. За, их хүн жирэмслэх үед хувцас гэдэг зүгээр л нэг бие талтлах хэрэгсэл биш. Шинээр бууж ирж байгаа гэрэл сүнсийг хамгаалах хоёг дуулаг болж хувирдаг. Хүний хувцас бол зөвхөн яаж харагдах нь биш, хамгаалалт болж идэг. Хоёг дуулаг гэдэг шиг. За, бөө хүн бол хоёг дуулган бол өөрийнх нь хамгаалт шүү дээ. Түүнээс биш гангархаад тэр дээлийг өмсөд байгаа юм биш ээ. Наван дээлийг өмсөд байгаа юм биш. За, жирэмсний эхний саруудад хүний нүдэнд гидс барагтаа бол мэддэхгүй шүү дээ. Гэхдээ физиологийн хувьд ч энергийн хувьд ч эхийн биед асар их тэлэлт явагдаж эхэлдэг. За, энэ үед бол ээжүүдийн маань гаргадаг хамгийн том алдаа бол хуучин өмсөж байсан бариу хувцас өргөлжлүүл өмсөд идэх явдал. За, ялангуяа тийм үү, бөөрөөрөө барьсан шилбрүүгээ ийм бариу өмд өмсөх нь маш хортой. За, бөөр бол хүний амин хий буюу язгуур энергийн төв. Бөөрнөөс хүн хүчээ авч идэг, энерги авч идэг те. Бариу хувцас нь эхийн биеэр гүйдэг энэ хин гүйдлийг боомлж хин гүйдэл гэж байдаг. Цусны эргэлтийг нь сааруулдаг. Сүнслэг ертөнцийн үүднээс харах юм бол шинээр бүрлдэж байгаа ураг эхийн хэвлээд орон зай эрх чөлөөг шаарддаг. Бариу хувцас тэрхүү энергийн орон зайг хавчих үед ураг дотроо давчдад тавгууддаг гэж. За, энэ бол маш чухал. За, ирчүүдэд гэх юм бол хүүхдээ хийхээ өмнө тийм үү. Ер нь бол бариу зүсийг бандаж өмсөх оройтой энэ төмсөг гэдэг бол сэлүүхэн бөгөөд сэрүүхэн байж ах хэвээр сул активч буюу энэ сул өмд, дотор өмд. Монголчууд бол эртээр үеэс өмсөж ирсэн байна. Одоо бол нийлэг идээр хийсэн бандаж өмсөд байгаа шүү дээ. Бариу. За, энэ бол аюултай байдгийг шүү. За, хамгийн гол чухал эмэгтэйчүүдэд хандаж хэлэх гээд байгаа зүйл бол өсгийтэй готлын аюул. Өсгийтэй готл. За, хамгийн чухал гэж хэлээд шүү дээ. Гоо сайхан харагдах гад өсгийтэй готл өмсөх нь нурууны энэ суураар буюу ууц нуруунд асар их ачаалал өгд юм. Үүнийг дал тухаантай холбож тайлбарлая л да. За, хүний нурууны баг нь бол тэнгэр газрыг холбосон энергийн гол сувг буюу алтан аргамж монголоор. За, энийг бол кундалини гэж гадаадууд бол ярьдаг. За, өндөр өсгийтэй готл өмсөх үед бол эхийн бие газрын татах хүчтэй харилцах тэнцвэр буюу язгуур хүрдний холбоос алдагддаг. Үндэс үрд байгальтайгаа холбогдож чадгаа болждаг. За, газар шороотойгоо бат бүх холбогдож чадаагүйгээс үүдээд энергийн ганхалт төсөд энэ нь цаашлаад ургийн бэхжилтэд шууд муугар нөлөөлдөг. Ураг тийм үү, савнда бат бүх сууршиж бэхжиж чадахгүй сааддаг гэсэн. За, энэ бол маш аюултай шүү. За, жирэмсэн ээжүүд саяхны хүртэл одоо энэ цаг үед бараг алдагдчихад байх шүүгээ. Им хар баадангаар хэвлийг ингээ боочдөг гэсэн. Доороос ингээ сойлго хийгээд тийм эртний монголчууд хэлдэг. Энэ бол эмээ өвгөө үед хүртэл байсан. За, өвгдээдс өвөө эмээ бол тийм жирэмсэн ихийг хэрхэн хувцаслаж ямар хамгаалалт хийдэг байсан бэ? За, энд нэг гайхалтай бөгөөд нууцлаг домын тухай ярив. Энэ бол нөгөө хар баадангийн дом. Жирэмсэн эхчүүд доороос дээш сойж өгдөг өргөн бүс зүүх нь маш сайн байдаг. Корсет. Гэхдээ тийм сундаг биш. Зүгээр ч нэг бүс бол биш. Тэгээ, ургийг савнд нь сайн бэхлэхийн тулд хар баадангаар буюу хар өнгийн давуугаар хэвлийг чанга биш зөөлөн ороож боодог уламжлалт. За, энд бол
Энэ тийм үү физик биеийн хувьд ургийг доороос нь дэмнэж хит доор байрлаж бэхлэгдэхээс сэргийлж байгаа хэрэг. Харин сүнслэг ертөнцийн үүднээс нь эн чинь асар хүчтэй хамгаалт байхгүй. Хэвлэд хүр ямар ч хэр буртаггүй тийм үү. Хурц тод гэрэлтдэг цэвэр ариун сүнс байж идэг. Мэлмидэж харахад тий. За энэхүү гэрлийг харж сонирхож атаархсан доод ертөнцийн хар сүнснүүдийн дайралтаас хамгаалахын тулд гэрлийг нь халахалж далдлах зорилгоор хэвлийг нь ингээд гурвалжин юм хар боодонгоор боодог байсан. За энэ шинхэн сүнсийг бусдын муу нүд хар эрчмээс нууж аюулгүй байдлыг нь хангаж байгаа хүчрхэг том. Жирэмсэн болчлоо гэл ингээд хүн болгонд хилээд авах хэрэггүй. Ер нь хүмүүсийн хар цагаан хил амнаас болгоомжилж явах ёстой гэд өгöd болол хэлдэг. За энэ дээр бол нэмээд тийм хар баадангаар хамгаалалт хийж өгөх юм бол маш хүчрхэг дом болдгийг шүү. За тэгээд үрээд хийж байгаа ээжүүд минь таны өмсөж байгаа хувцас бүсэлж байгаа бүс чинь бүс бүхэнтэй таны үрийн аюулгүй байдалтай салшгүй тийм холбоотой байдгийг шүү. Бие барьсан хувцас өндөр өсгийдээс татгалзаад хэвлийгээ дулаахан бөгөөд бат бөхөр хамгаалж аваарай. За өөр өнгөтэй холбоотой зүйл ярья гэх юм бол за их хүн юм үрээ тээж хата зөвхөн махан биеийг нь бүтээгээ зогсохгүй тэнгэрээс сууж байгаа шин сүнсийг огтж авах гүүр болдгоо гэдэг өмнөх дугаарт бол ярьсан. За гэтэл энэ гүүрэн дээр ямар өнгөөр туяарах нь таны үрийн аавра буюу гэрлэн бүрхүүлийг хэрхэн бүрэлдэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Бид нар тийм үү хувцсыг зөвхөн гангараа гэж харж болохгүй гэж хэлсэн шүү дээ. Далд ертөнц болон квант физикт өнгө гэдэг бол асар хүчтэй амьд хэрчим. За өнөөдөр бид нар тийм улаан ногоон цэгэр ягаан хар цагаан гэдэг үндсэн өнгөнүүдийн далд нууцыг бөөгийн арга ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүдтэй хослуулан тайлъя. За орчин үеийн шинжлэх ухаан ялангуяа квант физик нь өнгө бүр өөрийн гэсэн долгионы урт хэлбэлцлийн давтамжтай байдаг гэдгийг бол баталсан. За өөрөөр хэлбэл таны өмсөж буй хувцсны өнгө таны биеийн мэдрэлийн систем эдис бүрд бичил долгионоор байнга дуурч идэг. За жирэмсэн ихийн бие тийм үү маш мэдрэмтгий. Хоёр сүнсний эрчмийг зэрэг тээж байгаад болохоор энэхүү өнгөний дуу ургийн сүнсэн биеийн бүрэлдэхүүнд шууд нөлөөлдөг. За бөөгийн гүн ухаанд бол үүнийг биеийн аавра буюу гэрлэн бүрхүүлийг тогтоож хамгаалж байгаа гэрлэн хоёг гэж үздэг. За тэгвэл энэ хоёгийг ямар өнгөөр оруулах юм бэ? Тэ. За би бол ногоон өнгийг төлхөө хэрэгжилж идэг өмсөж байгаа хувцс зөөсгөлтэй. За бөөгийн жирэмсэн ихчүүдэд хаттай өнгө гэдэг зүйл байдаг. Хаттай өнгө. Хаатай хаттай өмсдөг өнгө. Энэ өөрөө улаан өнгө. Улаан өнгө бол галын эрчим, муу бүхнийг шатаагч, ариутгагч, хамгаалагч, хамгийн хурц эрчим. За өгдөөс маань ургийг тийм үү муу нүд, хэл ам тэнмэл сүнсээс хамгаалахын тулд ихийн хэвлийг ороох бүс эсвэл дотор хувцсыг улаан өнгөөр хийхийг захидаг гэсэн. Магадгүй улаан өнгийн бенз бол хамгийн сайн борлуулалттай байдаг эмэгтэйчүүдэд. За энэ нь бол ургийг савнда бат бөх сууршиж бэхжигт нь галын дулаан мэт дэмжлэг болдог. За шинжлэх ухаанаар бол улаан өнгө нь цахилгаан саранзан долгионы хамгийн урт хүчтэй хэлбэлцэлтэй. Тийм учраас бөө мөргөлд бол ийм улаан өнгийн дээл хоёртай бөө бол энэ бол хүчтэй чадaltaй бөө байна гэж хардаг. За улаан өнгийн хувцс бол ихийн цусны эргэлтийг идэвхжүүлж зүрхний цохилтыг нь хурцсагдаг. Биеийн бодисын солилцоог бол төрөсгдөг гэж үздэг. За энэ нь урагт хүчил төрөгч шимт хижээл маш сайн очиж цуснд нь шимэгдэхэд бол тусалдаг гэж. За гэхдээ анхаарах зүйл бас байгаа шүү.
Хэрв ээж тийм үү их хүн маш их стресстэй. Тэгээ артерийн даралт ихсэх. Даралт нь өндөрсдөг болвол цул улаан нийл улаан өнгийн хувцснаас зайлсхийж зөвхөн бичил акцент утас дугуйч болгож хэрэглэх хэрэгтэй. Ингээ картоныг улаан утас мод сууйц. Хөлдөө бэлхүүстэй нэг утас мод сууйц байдаг шүү дээ. За ийм байдлаар ингэж оруулж өгдөг. Эсвэл юм улаан алчуур зөөдөг ч юм аа тий. За ногоон өнгөний тухай. За ногоон өнгө бол байгаль их өсөлт, үржих, тэлэх ийм зүйлийг бэлгэж идэг. Бөөм өргөлд бол ногоон өнгийг мод махбодтой байгаль дэлхийн амин эрчим гэж үздэг. За энэ нь шинэ амьдрал бүрэлдэх, өссөн дэвж, эрүүл мэндийн бэлэгдэл. Жирэмсэн их ногоон өнгийн хувцас өмсгөд түүний гэрлэн бүрхэл байгаль ихтэй шууд холбогдож. Тийм үрдэн амар амгалаа өсөлтийн тохио өгдөг. За энэ ургийн сүнсэнд эмх зэгц эрүүл тогтолцоог суулгахад тусалдаг. За шинжлэх ухаанаар бол ногоон өнгө нүдний ядаргааг хамгийн сайн тайлдаг. Тархины үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. За энэ нь эхийн мэдрэлийн системийг тайвшруулж стрессийн давраг бууруулснараа урагт аюулгүй доктортой орчныг бүрдүүлдэг. За ногоон өнгө бол маш хэрэгтэй өнгө. За цэнхэр өнгө тийм. За цэнхэр өнгө бол хөх тэнгэр ухааныг бол бэлэгддэг. За бөөм өргөлд бол цэнхэр өнгийг бол хөх мөнх тэнгэрийн бэлэгдэл агуу их уудам орон зай алсын хар дээд төрлөختний бидний дээдлийн төрлийн оюун санаа буюу онгод тэнгэр ариун тийм сэвгүй байдлыг илэрхийлж идэг. За жирэмсэн их цэнхэр хувцас өмсгөд түүний гэрлэн бүрхүүл дээд төрлөختний эрчимтэй холбогдож үрийнхээ сүнсэнд гүн ухаан амар амгалан сэцэн мэдлийг суулгаж үрийг цэцэн мэдлэгийн үрийг суулгаж байна л гэсэн. За энэ үрийг танд юм тайван тогтун ааштай төрөхөд нөлөөлдөг. Ямар хувцас жирэмсэн багтай төлхөн өмсгөд байна. Энэ бол жирэмсэн байхтаа ч гэлтгүй ер нь хүмүүст ямар хувцас өмсөж явдаг нь их нөлөөлдөг. За шинжлэх ухаанаар бол цэнхэр өнгө нь богино долгионы хил бэлцэлтэй байдаг болохоор хүний биеийг тайвшруулах үйлчилгээтэй бодис ялгаруулад зүрхний хэмнэлийг бууруулад биеийн температурыг ялимгүй сэрүүцүүлдэг гэж. Энэ нь гүн навсгах тустай. Тийм учраас унтлахын хувцас чинь цэнхэр өнгөтэй байвал илүү зүгээр гэж. Гэхдээ хит бүдэг хүүтэн цэнхэр өнгө нь бол эхийг тийм ганцаардуулах мэдрэмж төрүүлж магадгүй болцшгүйд болохоор дулаан туяатай цэнхрийг сонгоорой. Яагаад гэхээр жирэмсэн ээж хүн маш мэдрэг болдог. Энгийн үеэсээ ч илүү мэдэр. Хоёр хүний мэдрэмжийг зэрэг аваад байгаа учраас янз бүрийн үнээр авч чадахгүй. Ер нь их эмзэг болчдөг. За ягаан өнгө. За ягаан өнгө бол хайр бас уян хатан чанарыг бэлэгдчихэд. За бөөгийн нууц ухаанд бол ягаан өнгө бол улаан болон цагаан. Улаан өнгө гэж юм болохоор хүч гал гэдэгсэр. Цагаан өнгөийг болохоор ариун бэлэгдэл сүүний өнгөний холимог гэдэг. Тэгээд зөөлөн хайрын эрчим гэдэг ягаан өнгө. Энэ нь их үрийн хоорондын сэтгэл зүйн нандин холбоог бэхжүүлж ургийн сүнсэн биед уян хатан чанар нэгүүлсэхгүй сэтгэлийг суулгадаг. Энэ өнгө эхийн ээжийн аавраг зөөлөн дулаан тороор ороож байгаа юм шиг хамгаалдаг. Тийм учраас нийлээ өнгө, жирнэл ягаан өнгө бол хаттын өнгөө. За шинжлэх ухаанаар бол ягаан өнгө нь хүний төрөмгийн байдал, айдас түгшүүрийг хамгийн хурдан намжаах нөлөөтэй гэж. За энэ нь ээжийн сэтгэл санааг доктортой өөдрөг байлгахад нь тусалж урагт тийм үрдээ чи хайрлагдсан гэдэг тохиог байнга хэлгээд хайрын өнгө. Нийл ягаан өнгө нь дээд чакра буюу оройн хүрд оюун санааны төвтэй холбогддог тул ухаантай хөвгт ирдэг. За хамгийн чухал нь хар өнгө. За бөөгийн нууц ухаанд хар өнгөний тухай дом маш сонирхолтой
түрүүн ярьсан шүү дээ, хар баадангийн тухай ярьсан. Хар өнгө бол бүх гэрлийг өөртөө соргож. Ханамал өнгө. Энэ нь одоо хоёр талтай байна. Хэрвээ ээж их хүн тийм үү, олон хүнтэй газар битүү хар өнгөтэй одоо хувцастай явах юм бол бусдын одоо муу энерги, хил амыг өөртөө сорон зам шиг ингээд сорж идэг, татж идэг. Үрдээ тэгээд халдаа хаялдаг. Гэхдээ бөөгийн домын ясанд үрийнхээ хууц тод гэрлийг тэр аураны өнгийг доод ертөнцийн хар сүнснүүдээс нууханд бол хэвлийг нь хар баадангаар боодог байсан гэж. За энэ нь бол үрийг маань үл үзэгдэгч болгоно гэж одоо үздэг. Тийм учраас маш хүчирхэг хамгаалт болоод байгаа. Тиймээс хар өнгийг зөвхөн ийм домд эсвэл бусад тод өнгөтэй хослуулж хэрэглэх нь зүйтэй байдаг. За шинжлэх ухаанаар бол тийм үү, хар өнгө бүх долгионыг шингээдэг болохоор пицэг бие дулаан байлгахад тусдаг. Сэтгэл зүйн хувьд албан ёсны хүчирхэг балд байдлыг илэрхийлж идэг. Гэхдээ хит их харна ихийг сэтгэл зүгээр амгаах одоо хандлагатай байж идэг. За хамгийн чухал өнгө цагаан өнгө. Сүүн цагаан сэтгэлийг бэлэгдэж гэдэг шиг одоо цагаан өнгийн дотор цагаан хувц өмсөх их сайн гэдэг байна. За бөө мөргөлд бол цагаан өнгийг тийм ямар ч тийм сэвгүй ариун байдал сүүн орчим дээдсийн язгуур өнгө гэдэг. За энэ цагаан өнгө бол ойлгогч одоо тол мэд хамгаалалт үүсгэж идэг. Тань руу чиглэсэн ямар ч муу санаа, сөрөг энерги цагаан гэрлэн хоёрынаас ойгоод эзэн рүү буцчихдаг. Жирэмсээ ээж хүн цагаан хувцас өмсөд түүний гэрлэн бүрхүүл онгод тэнгэрүүдийн, голомтын онгод тэнгэрүүдийн, дээдсүүдийн ариун сүн эрчимтэй холбогдож үрийнхээ сүнсийг цэвэр ариун төрхөд нөлөөлдөг шүү. За шинжлэх ухаанаар бол цагаан өнгө бол бүх гэрлийг ойлгодог гэдэг. Бүх гэрлийг ойлгодог тул хүний биед хамгийн сэрүүн цэвэрхэн мэдрэмжийг төрүүлдэг. За энэ нь тийм эхийг сэтгэл санааны хувьд нээлттэй, аюулгүй байхад нь одоо тусалд юм байна. За хуучин цагт үед бол одоо жирэмсээ ихийн одоо хамгийн дээдийн дээд гангара юу вэ гэхээр цагаан ноолоор нь тэлэж идэг. Синтетик дэм материалууд хэрэгэлдэг айл болох ноос, ноолоор эмэгтэй хүнд, жирэмсэн эмэгтэй хүнд амьсгалдаг материалууд тун сайн зөгч идэг. Ийм гялтгар одоо нөгөө ийм савхин юм шиг ийм одоо хувцас бол тохирохгүй. За арай урт дугаарчлаа. Тэгээд дуусгая да. За тэгээд үрээ тээж байгаа гэрэл тээжүүд байна. Та бол байгаль дэлхий тэнгэр огторгон эрчмийг хүлээн авахч ариун сав билээ. За өнөөдрөөс эхлэн хувцсны шүүгээ нэгтээ зөвхөн загвар харж биш. Өнгөнүүдийн цаана орших даалд хүч амин долгионыг мэдэрч хэвлийдэх үртэйгээ хөөрөлдөн. Тэ хувцас сонгож байгаараа. Миний хүүхд өнөөдөр ямар хувцас өмсмөр байна? Ямар аура гэрлэн өнгө чамд хэрэгтэй. Тэ таны гэрлэн хоёр ямар өнгөөр туяарна? Таны үр тийм их бат бөх хамгаалагдаж, тийм л сайхан арын шинтэй, сэтсэн цэлмэг ухаантай төрөх болно. За тэгээд дараагийн дугаар хүртэл гэрэлт цагаан эрчимтэй таныг ивэх болтугай. За баярлалаа.